Эрдэнэс тавталгаатай холбоотой бүх нүүрсний хэрэг бүх цаг хугацаанд хийгдсэн. Өөрөөр хэлбэл анх үүсгэн байгуулагчнаас хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд хийгдсэн нүүрс худалдаа авахтай холбоотой бүх гэрээнүүдийг өнөөдөр ил болгож байгааг та бүхэнд аль биесээр зарлая. За хоёрдугаарт Эрдэнэс тавталгаа компанины худалдаа авалтын гэрээнүүдийг бүгднийг ил болгож бас хэр мэдээллийн байгууллагад өнөөдөр ингээд хүлээлгэж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл энэ 10 хэдэн жилийн хугацаанд Эрдэнэс тавталгаа хичнээн хэмжээний худалдаа авалтуудыг ямар аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээлж ажилласан юм бэ гэдгийг олон нийтэд ил тод болгох гэж байна. За мөн өнгөрсөн хугацаанд энэ нүүрс тээврийн үйл ажиллагаанд ойролцоогоор 25,000 орчим тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтийн харилцаанд оролцсон. Эдгээр машинуудын өмчлөгчдийн улсын бүртгэлийн бүртгэл дээр байгаа бүртгэлүүдийг та бүхэнд бас өнөөдөр ил болгоно. Яг өнөөдрийн байдлаар Эрдэнэс тавталгаа компаниас цээ зөвшөөрөлтөй богны тээвэрт 150 аж ахуйн нэгжийн 5647 тээврийн хэрэгсэл богны тээвэр хийж байна. Өөрөөр хэлбэл цагаан аднаас гашуун сухад ганц модны бомбтоор хил дамнасан тээврийг хийж байгаа. За бидний ярьдаг уртын тээвэр гэж ярьдаг уурхаагаас гашуун сухад хүртэлх уртын тээвэрт нийтдээ 421 аж ахуйн нэгжийн 10,432 тээврийн хэрэгсэл тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байна. За мөн гашуун сухад дахь Чингэлэг тээврийн терминалд 17 аж ахуйн нэгжийн 1281 тээврийн хэрэгсэл ингээд өнөөдрийн байдлаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийж байна. За нийлүүлээд дүгнэлт хэлэх юм бол энэ 10 хэдэн жилийн хугацаанд тээвэрлэлтийн үйл ажиллагааг нийт 25,000 гаруй тээврийн хэрэгсэл хийж байгаа. Яг өнөөдрийн байдлаар тээвэрлэлт хийж байгаа төрөл ангилт тус бүрээр нь та бүхэнд мэдээлэл хүргэлээ. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас нүүрсний энэ хулгай хэрэгтэй холбогдуулаад Эрдэнэс тавталгаа компани үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар шийдвэр гаргасныг та бүхэнд танилцуулъя. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компаниудын аль нэгийг сонгон шалгаруулж санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн иж бүрийн хяналт аудитыг оруулахаар шийдвэрлсэн гэдгийг хэлье. За дараагийн дугаар засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гарсан бэ гэхээр Эрдэнэс тавталгааг цаашид олон нийтийн компани болгох, олон улсын IPO гаргах чиглэлээр Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга Монгол Улсын сайд амар өсгөлнгаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж байгаагаа бас өнөөдөр шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл цаашид энэ бидэнд маш их үн цэн сургамжаар Эрдэнэс тавталгаатай холбоотой үйл ажиллагааг олон нийтийн болохгүй байна гэдэг ийм үйл явцууд өнөөдөр өрнөж байна. Дараа нь энэ бэтийн хугацаа дуусангууд дараа нь хэн нэг хүнийг засгийн газрын шийдвэрээр томилох нь эргээд ийм нөхцөл байдал бий болгохгүй газар үгүй. Ийм учраас бид гаргасан алдаандаа дүгнэлт хийж Эрдэнэс тавталгааг олон нийтийн нээлттэй компани болгох энэ бичиг баримтыг боловсруулж IPO гаргах энэ ажлыг амар өсгөлн даргаар ахлуулсан ажлын хэсэг судал шийдвэр эхлэхээр боллоо. За дараагийн дугаарт одоо хэрэг дээр танилцуулга хийгдэх бах нэг 3 удаагийн ийм дүгнэлтүүд гарсан байдаг. Нэг ойролцоогоор сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг ийм зүйлүүд байгаа. Өнөөдөр энэ хоёр хэргийг нэгтгэж эргээд нэг хэрэг болгоод мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж холбогдох хүмүүсийг шалгах энэ ажил цаашаа үргэлжлэх гэж байгаа. Тухайлх юм бол 2017 оны 5 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 20-ны хооронд үндсэндээ сарын хугацаанд 207,000 тонн нүүрс гайлын бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг ийм мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтцэлтүүд тогтоогдсон. За өмнө нь 2013 онд яг энэ төрлийн хэрэг шалгагдж байгаад хэрэг нь хаагдсан байдаг. Тэгээд эдгээр хэрэгүүдийг нэгтгэж сэргээж шалгах юм асуудал яригдж байгаа. Зарим хүмүүс хөөлц хугацаатай холбоотой асуудал яригдж байгаа шиг байлаа. Сая хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцахад үргэлжилсэн гэмтэргийн хамгийн сүүлд үлдгэсэн гэмтэргээс эхэлж гэмтэргийг үргэлжлүүлэн үйлдсэн гэж тооцохоор эдгээр хэрэгтэй холбоотой хөөлц хугацааны асуудал огт яригдахгүй. Эрүүг эрг хян шийдвэрлэх хууль заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа цаашаа үргэлжлэхэд боломжтой гэдэг зүйлийг ярьж байгаа.
За мэдээж хэрэг шаардлагатын цар хүрээ их байгаа учраас мөрдөгчдийн тоог дахиж нэмэгдүүлэх шаардлагууд байгаа. Зарим тээврийн хэрэгслүүдийг 5 жолооч ээлжилж барьсан байх жишээтэй. Тэдгээр жолооч тус бүрийн гарсан өдөр тус бүрээр нь мөрдөн шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг хэлье. За мөн хил гайлттай холбоотой асуудал яригдж байгаа. Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгтэй холбогдуулж шалгах юм бас шаардлагууд гарч байгаа. Энэ бүртгэлгүй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулахад үгсэн хуульдаж оролцсон байж болзошгүй гэдэг ийм урьдчилан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд, гайлын байгууллагын албан тушаалтнуудыг энэ бүртгэлгүй нүүрстэй холбогдуулан шалгах ажлууд давхар хийгдэж байгаа гэдгийг хэлье. За эцэст нь хэлэхэд Эрдэнэс таван толгой компани тухайд үндсэндээ энэ 12 жил гарны хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа нийтдээ 12.8 их найт төгрөгийн борлуулалтыг хийсэн байна гэдэг ийм мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт гэрээний дүн борлуулалтын орлогуудыг нэгтгэж үзэхэд 12.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого их найт төгрөгийн 12.8 их найт төгрөгийн борлуулалтын орлого хийсэн байна. За үүнээс энэ дэлгэцэн дээр заасанчлан хичнээн төгрөгөөр худалдаа авалтын ажиллагаанууд хийгдсэн. За үүнээс гадна хичнээн төгрөгийн аптек гэрээнүүд хийгдсэн бэ гэдэг энэ мэдээлүүд өнөөдөр ингээд олон нийтэд бүгд ил болж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За маргааш багтвал манай хуулийн байгууллагын бас өдөрлөгөөтэй бид нар өчигдөр ярилцсан. Урьдчилан байдлаар шалгагдж байгаа хэрэгүүдийнхээ түвшинд хүмүүсийн нэрийг зарлал гэдэг байгаа. Хэрэгт холбогдсон шалгагдж байгаа хүмүүсийн хэргийн талаар товч мэдээллүүдийг хийх, уг хэрэгт хэн гэж хүмүүсийг хэн гэж албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа талаараа мэдээллийг бас маргааш та багтаж ихээр төлөвлөж ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье.